Сайн байцгаана уу? Ингээд манай төвчлэл цогийн маань 2 дахь бичлэг ороход бэлэмсэн байна. Энэ удаа ярьж өгөх киногоор 2022 онд Netflix-ээр гарсан Carter гэх киног ярихаар сонголоо. Уг кино нь IMDb дээр 5.1 үнэлгээтэй маш сонирхолтой экшн кино бөгөөд яг юм төрлийн солонгос кинонд дуртай хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд киногоо цэцгээе. Кино эхэлж радио оршин мутант вирусны талаар мэдээ сонсох хэсэг залуус хотын гудмаар автобустай явж буйг харуулдаг. Тэрхүү мэдээлэлд хүмүүс вирус тархаж 5 минутын дотор шинж тэмдэг илэрч төрөмгийн зан авир гаргаж эхэлдэг талаар сонсдог. Одоогоор Америкт 150 мянган гаруй хүн вирусын алдар авснаас ихэнх нь Солонгос талбайж байсан цэргүүд эзэлж байна гэхийг бодвол Солонгост гарсан вирус байх магадлалтай. Мөн уг вирусээр 30 мянган гаруй хүн нас баржээ. Гэвч одоогоор яг юуны вирус гэдэг нь мэдэгдээгүй л байна. Ингээд тухайн залуус ямар нэгэн зүйл бэлдэж автобус төгсгöd бүгд буу нэгэн хоошны барилуу дайран ордог. Араас нь бас нэгэн автобус ирж байгааг бодоход тусгай хүчнийхэн ч авах магадлалтай. Тэдгэр залуусын дайрч орсон байрны нэгэн өрөөнд эмтээрээ цуснуужин дүн толгойнхаа загалмай тэмдэгтэй нэгэн залуу онцож байгаа зэрэн зогт руугаар л өнөг залуус галны дайран орж ирэн түүнээс Жон докторыг хаана байгааг асуудаг залуу мэддэггүй. Гэвч түүний өрөөнөөс асууад байгаа Жон докторын үнэмлэх олдож өнөг залуус түүнээс хижиглэж нэг бичлэг үзүүлэхэд бичлэгэн дээр залуу Жон докторыг суулгачихсан ардан зогсож байдаг. Гэвч тэр өөрийгөө тэр бичлэгийг хийснээ сандаггүй. Энэ үед өрөөнд нь шүгэн цуцурсаж байхыг хараад очиод нэхэд өлгөөтэй хөрөмний халаасанд уц дууран авахад нэгэн эмэгтэй түүнийг нэрийг Картер гэж хэлдэг. Тэр эмэгтэй Картер руу дайрж орж исэн залуустай ярмаар байна гэж хэлэхэд Картер уцыг залуусын нэгэн төгөөд уц дэлбэрч тэдний нэгнийг алдаг. Энэ үед түүний тархинд энэ барилга 20 секундын дараа дэлбэрнэ. Түүнийг хажуугийн барилгын цонх руу эсрэхийг сануулдаг. Гэвч Картер түүний хэн болох хаанаас яриад байгааг нь мэддэггүй ч түүнд итгэн хажуугийн барилгын цонхоор өсрөн ороход баахан өсгөн хүмүүсийн дунд ороод ирнэ. Өнөө хүлэн мэддэг эмэгтэй түүнд миний заврыг дагуул амьд үлдэнэ. Над барилгаас хурдан гар гэв. Энэ үеэр нэг залуу түнлүү гинэт арснаар бөөнцсөн ч үрсэн. Кино эхлэхэд түн дээрээсэн залуус араас нь хүн ирснээр Картер нэгэн савхиолж өмсөд барилгаас цугтан гарч мопед унан зугцдаг хэдий ч араас нь тэд машинтаа хөлсөн хэвээр. Картер тэднээс зугцаж амжихад зааварлагч түнд байршил зан өгөн. Картер тэр байршил руу ороход нэгэн охин орон дээр ухаанг хөвтөж байгаад түүнийг орж ирэхэд ухаан ордог. Зааварлагч түнд хин нэгэн ойрхон байна. Түүнийг өсгөж төхөөрөмжийг унтраа гэж хэлгээд нэгэн хар арьстай залуу ирж тэр хоёр зодтолцсноор түүнийг устган бугуун дээрх төхөөрөмжийг устгадаг. Картерыг хөвгөд байгаа залуус бол Америкийн тагнуулхан бөгөөд түүнийг болохоор хаасаагүй явж байгааг зааварлагч анхааруулдаг. Картер яг ямар хүн болох, яагаад түүнийг хөвгөд байгаа нь одоогоор тодорхойгүй. Тэр зааварлагчаас тэд яагаад өөрийг нь хөвгөд байгааг асуудагч зааварлагч хариуд нь хэрвээ бидэнтэй хамтарч цааснаар хийхгүй бол түүний аманд зориулсан цэсрэг бөмбөгийг идэвхжүүлэх болно гэмээр сүрдүүлдэг. Зааварлагч түнд нэгэн машин зааж өгч тэрхүү машинд сууж төрүүчийн залгаас авсан төхөөрөмжөө өгөхдөө өөрийнхөө мэдмээр байгаа зүйлсээ мэдхийг даалгадаг. Түүнийг машинд сухад тагнуулахын ирдэгч тэд амжиж цугтааж чаддаг. Машинд байсан эмэгтэй түүнээс төхөөрөмжийг асууж Картер төхөөрөмжийг өгөх үед өөрийгөө хойд солонгосын ажилтан Южин хэмээн танилцуулдаг. Түүнд заавар өгöd байгаа эмэгтэй ч бас түүний тал бөгөөд эдгээр хүмүүс шинэ гарсан вирусыг эмчлэх бэлтгэл гаргаж авах зорилготой болохоо хэлдэг. Уг вирус нь зомбины вирустэй ижил тархдагч халдвар авсан хүмүүс нь маш төрөмгийг хүчрхийлэгчд болдгоос гадна оюун ухаантай бүр галт зэвсэг ашигласан ч тохиолдол гарсныг хэллээ. Жон доктор нь энэхүү ажиллагааны төслийг хэрэгжүүлж байсан бөгөөд түүний охин вирусын алдар авсан ч Жон доктор охиныхоо биеэс дархлааны эсрэг биетийг ашиглах эмчилгээ бэлдэж байжээ. Гэвч охиныг хойд солонгос руу зөөвөрлөж байх үед нь Америкийн тагнуулахын барьцаалсан бөгөөд Картерийн гол зорилго нь Жон докторын охин болох Хаанаг хойд солонгост аюулгүй авчрах болов. Татгал зүйл өөрөө хүчээр зөвшөөрөхөөс сонголтгүй. Гэхдээ Картер ой санамж авч тулгаас өмнө энэхүү даалгаврыг хийх санаагаа өөрөө гаргасан гэж түнд хэлдэг. Тэрээр өмнө нь солонгосын тагнуул байсан бөгөөд хойд солонгос зэрэнд ажиллагаа хийж байх үедээ тагнаж байсан эмэгтэйдэд дурлан түнтэй гэрэлсэн ч эхнэр нь вирус болмоор нас барж охин нь мөн адил халдвараа хоригдож байгааг тэднээс сонсдог. Түүний ой санамжийг устгасан нь түүнийг Америкийн тагнуул байх боломжтой гэж үзсэн байна. Ингээд Картерт зөвхөн зэвсэг өгч үүнээс цаас зааварлагчийн даалгаврыг даахыг зөвлөж Жон доктор охиныг аварч өгч түүний охин амьд үлдгийг сануулснаар тэр машинаас бөөн ажиллаа эхэлдэг. Зааварлагч түнд дээвэрлүүгээр эсрэг талын барилгад хаанаа баригдчихсан байгаа. Зөвхөн нэгэд өөрийгөө зэвсгэл. Өнөөдрийн дотор хаанаг аварч өгч танай охин амьд үлдэн хэмээн хэлснээр Картер охиныг аврахын тулд зэвсгэлэн ордог. Тэрээр дээвэр дээр гарч олсоо эсрэг талын барилга руу шидэн уулздаг. Барилга руу орон тагнуулахныг хайж байх үед зааварлагч түнд
Тэд түнлэн ирж байгааг хэлж охиныг 6 давхарт байгааг илрүүлж хордлогыг сануулдаг. Олсоор дүгдэн 6 давхарт ирж охины байгаа өрөөнд ирдэг. Охин түүнийг битгий урт хэмээн эсэргүүцдэгч. Заварлагч түүнийг автаа нээруулснаар охин Картерт итгэн хамт явах гэтэл тагнуулахын ирж Картер гэрлээ унтрааж утаа задлж тэднээс мултарч чаддагч гарах гарцаж байхдаа хэсэг залуустай тааран тэд охиныг булааж аван Картерт өөрийнх нь ажил битгий сад болох хэмээн сануулдаг. Тагнуулах нь түүнийг шалгаж түүний шүдийг сугалж авах үед заварлагч түүнд суглуулсан шүдэн 5 секундын дараа дэлбэрэхийг сануулснаар Картер охиныг хамгаалан тагнуулахныг дэлбэлснээр тэд хамтаа зогтож чаддаг. Манайх хоёр замдаа таарсан жижиг машиныг дээрэмдэж нэгэн газарт очтол чагсаалгаж буй хүмүүсийн дундуур ороод ирдэг. Тэрхүү чагсаалт хүмүүс Жон докторыг хойцлонгос руу буцааж явуул хэмээн урилсан хүмүүс байлаа. Учир нь солонгосчууд Жон докторын ард Америкчууд байгаа гэж үзэж байгаа хэрэг. Гэтэл хаана энэ үед чагсаалгаж буй хүмүүсийн дунд аавыгаа харж түн дээр гүйж очтол аав нь өөртөө хамт зогсож байдагч энэ зүгээр л түүний төсөөлөл байдаг. Тэнд байх хүмүүс бүгд Жон доктор болон хаана хоёрын царайтай баяг зүүсэн байдаг. Картер ханах хоёр ч хүмүүст мэддэхгүй гэсэндээ тэрхүү багийг зүүдэг. Тэд цааш явх үед түүний утсанд өөрийг нь Майкл Бен гэдэг хэмээн мессежирдэг. Энэ үед зааварлагч түүнд хэнийг ингэж байгааг анхааруулдаг. Тэд зам гарч юужи машинтайгаа тэднийг авахар зогсож байдагч Картер ханаг дагуулад авцуулсан цуучдаг. Зааварлагч энэ үед сандарч түүнийг заврыг даахыг сануулдаг. Түүний тархинд чип тасалдаж автобус дотор нэгэн Америк бүсгүй түүнийг Майк гэх нэрээр дуудаж өөрийгөө зааварлагчаас илүү өөрийг нь мэдэх хүн гэдгээс гадна бүр хамтарч амьдарч байгаад хамтдаа өгсөн. Би үргэлж чиний тал. Амьд үлдмээр байвал намайг даг гэхийг сонссон Картер яг алинд нь итгэх ёстойгоо мэдхий байдаг. Энэ үед Картер наад үгийг чинь их олон сонсож байна. Яаж чамд итгэх юм бэ гэхэд эмэгтэй түнд чихвж сүлэгтэл зааварлагчээрээ сонсогдох бөгөөд тэрээр Картерын хажууд байгаа хүнийг буудах үед хаанаас ч буудаад өнөх эмэгтэйг алжгадаг. Тэр өвхөөс өмнө зүгт өөрийнх нь хүмүүс ирэхээс өмнө зүгт гэж хэлдэг. Өөрийнх нь хүмүүс гэдэг нь бодвол тагнуулах юм байх. Энэ үед автобус зогсож тагнуулахын орж ирэхэд тэд зөрж буун зогтож чаддагч хаанаг нэгэн мотоциклтай залуу шүрээд зогсчихдаг. Картер ард нь явж буй залууг унган мотоциклыг нь унан араас нь хөөлөө. Картер хаанаг барьсан мотоциклтай залууг Картерыг тагнуулахныг юужинх өгөөд ёстой гахааны үлгэцсэн юм болно. Энэ үед юужи машинтайгаа хаанаг өнөх залуусаас булаж чаддагч ахаад хэсэг залуус машин луун дайрдагч Картер бүгдийг нь ална. Юутаж хэсэг тулцсны эцэст хаанаг авруу навч явах хүмүүс тэр авчирч чаддаг. Тэд түүнийг сайн ажиллалаа гэхэд Картер тэдэнд итгэдэггүй. Ямар ч тааш манай хоёр тэднийг даган хойд солонгос руу явахаар онгоцонд суудаг. Онгоцонд хойд ба өмнөд солонгосын цэргүүд суусан бөгөөд тэднийг эмчилгээ хийлгэхийг санал болгож тэд эмчилүүлэн хувцас солих зөөр өнөх дарга тэдэнд энэ онгоцонд ч Америкийн тагнуулынхан байж болно. Хаанаг автаа нь олцох хүртэл хинч бүйдэг гэж ярих үед онгоцонд ямар нэгэн халдлага болж гэрлээ навчгаад Ким дарга очин юу болоод байгааг асуухад онгоцны жолоодлогын хэсгээс холбоо засварлаа гэв. Тэд ярангүйч нисгэгчийн бүхэд очтол. Нисгэгчид нь өчгсөн. Өөрчлөгч тэдний кофеноос өөр зүйл уугаагүй хэлж бүгд юу болоод байгааг ойлгохгүй сандралтна. Ингээд бүгд нэгнээс ижиглэж хойд урд солонгосынх нэгэн лүгөө буу шагааж байсан ч юутааш нисгэгчдийг халдвар авсан хэсгийг шалгахаар болон үзтэл халдвар авсан байх магадaltaй болов. Зааварлагч Картер руу онгоцонд хин нэгэн байна. Яралтай ханаа дээр оч гэж хэлдэг. Гэтэл хаанаг нэгэн залуу хулгайлан онгоцны ачааны хэсэгт нүд амыг нь боогоод хүлчихсэн байх үед Картер түн дээр очтол өнөх залуу түнлүү дайрлаа. Картер яг алуулахад ойрхон байх үед Ким дарга ирэн өнөх залуу руу бодож шархтуулан түүнийг авардагч. Өнөх залуу Ким даргагийн анхаарлыг саатуулж байгаад түүнийг алчгадаг. Картер түүнийг алахаар ирэх үед тэр тесрэх бөмбөг дийлбэлэн онгоцыг гэмтэлээ. Үүнийг харсан хаанаа зугтан ирж нүд босдоо Ким даргаыг хойд солонгосын хүн алсныг хэлэхэд өмнөдийнхэн хойд явахаар буудалган хардаж эхлэх үед өнөخت Ким даргаыг алдаг залуу гарч ирэн Ким дарга Америкт орвсон байсныг мэдээд алсан гэх үед хойдынхан өмнөдийнхэн лөө буугарган навшнууд хэмээн бөөндө хараалаа. Энэ үед Америк сэтгүүлч тэднийг тавьшрахыг сануулж хаанаас энэ өнөх юм асуулаа. Америк сэтгүүлчинд юу хийж байгаа юм бэ гэвэл тэд Жон доктор охиныг авч явах үед Америкчуудаас магадгүй гэж үзсэн учраас Америк сэтгүүлчийг суулгуул тэд өөрийн хүнлүгөө дайрахгүй гэж үзсэн хэрэг. Түрүүн хаанаас сэтгүүлч үнэн эсхийг асуусны дараа хаанаа сандарч энэ үеэр аль түрүү нисгэгчийн бүхэгдүүлсэн үйлчлэгч халдар аваад гараад ирлээ. Өнөх халдар авсан үйлчлэгч бүгдийг нь мадлын эдэлж оомшигшээд өгнө. Энэ үеэр нөгөө солиотой залуу хаанаг боож ухаан алдуулан ингээд бүгд халдар аван эмх замраагүй байдал үүсдэг. Халдар авсан гэд дөрүжийн дэлбэлсэн хэсгээр доош унах үед Картертын түхээгөө зүгтчихсэн байж байдаг. Өнөх залуу хаанаг өөртөө бэхлээд шүхртээ доош унах үед Картер түүний араас үсэрдэг. Картер түүний шүхрийг булааж хаанаг аван тэд хоёулаа нэг ачааны машин дээр буудагч араас нь мотоциклтай хойдынхан хүн ирдэг. Машиныг жолооч буудлан өгөж Картер твшиндээ гарч ирсэн болгонцоо үзэж хаана машиныг жолоотохоор болдог.
Хажуугаар нь хэдэн гэмгүүх хаануудыг алчих юм аа. Ингэж алдсаар сүүлийн хүнийг машинтаа нисгэж алснаар манайх хоёр машинаа цааш хөдлөн ойдонд машиныхаа эн цааш алхлаа. Тэд гол дээр ирэн амархаа судал халдвар өгсөн хүмүүстэй ярьснаар тэр буцан зугтдаг. Авслын донд байх дүүжингүүрээс зугтах үеэр араас нь зомбинууд дайран гүүрэн дээр гарах үед гүүр тасцсан тэд хавцал зүгдэн дээшээ өрч байх үед хоцлогсон цэргүүд ирж тэднийг авардаг. Тэдэнтэй хамт зааварлагч бас байх бөгөөд Картер түүнээс ойсон намжийг нэргүүлэнхийг хүсгэд түүнийг сандал дээр суулган түүний дагдсан дах загалмайг нээх үед тэдний дарга нь болох хойцлогсон Ким дарга Картерыг зөвхөж унаан ухаан алдуулаад цэргүүд нь түүнийг баривчлаад аваад яваад өгдөг. Зааварлагч гайхан яагаад амлсан байж ингэж байгааг нь асуухад түүнийг зүгээр л садаад бололтгүй чимээгүй бай гэдэг. Хойцлогсынхан зааварлагч болон Картер хоёрыг энэ даалгавар дуусгаад хамтдны нүсээс явуулна гэж амласан байдаг. Картер зааварлагч хоёр ямар нэгэн холбоотой байсан байж магадгүй болоо явчихлаа. Ингээд зааварлагчийг ч гэсэн бариад яваад өгдөг. Замдаа зааварлагч даргаасаа яагаад ингэж байгааг нь асуудал дарга нь энэ вирус бол ялзарсан улс болон мөнгнөөс өргөж удгийн өмнөдийнхэн бас хүчирхийлэгч Америкийг дарж авах цоргон зулимж гэж хэлдэг. Зэгт зогсож нэгэн нүхний хажууд ирэн Картерыг болгож түүнийг сүлийн амсгаа аав гэж хэлдэг. Энэ үед нүхнээс зомбинууд дайран гарч ирэх үед цэргүүд тэдэнтэй зурлах үед Картер боолж аван нэг цэргийг барьж аваад түүнээс Ким дарга нь хашаа явсныг асуун түүнийг мэдж авснаар бүгдийг нь алж хад Ким даргаараас явлаа. Тэр заасан газарт нөчөн тэднийг ажиглахад халдвар усан хүмүүсийг хөрсөн байгаа нь харагдана. Жон доктор тэнд байх бөгөөд халдвар усан хүн тархиж байгаа харагддаг. Энэ үед Картер зааварлагч руу мессеж өчөн дэд холбогдож зааварлагч болон тэрний даргын яриг Картер сонсгодог. Тэрхүү ярианд зааварлагч Картер хоёр эхнэр нөхөр бөгөөд Ким дарга Картер болон түүний охиныг барьцаалж зааварлагчийг өөрийн талд ажилуулахыг тулгадаг. Хэрвээ тэднийг энэ улсаас явуулчих бол Америкт нийлж өөрийг нь устгаж магадгүй гэж бодож байгаа ч хэлдэг. Энэ үед Ким дарга зааварлагч руу буу тулгах үед Картер галны Ким дарга ногцсноор Картер машинтайгаа тэдний байгаа байрлуу дайран ордог. Тэр хоёр уулзсан хүүхдээ хаан өрөөнд ирэх үед нэгэн халдвар авсан хүүхэд тэднэлүү дайрах үед Картер буудах гэж гэхэд зааварлагч түүнд өөрсдийнх нь өхөн болгыг хэлдэг. Тэр Жон доктор дээр ирэн хүүхэдтэй тэрэ хэлгүүлж өдийн цэргүүттэй тулалддаг. Яг энэ үеэр бүх тусгаарлагдсан байсан зомбинууд гарч ирэн зогтох газаргүй болдогч Картер хаана болон Жон докторыг аваад бүгд зугтан Ким даргын машинд цуун явах гэтэл зомбинууд гарч ирэн замыг нь тагилахад тэднийг дайран гарч явдаг. Замдаа Жон доктор Картерын ой сонирмжийг сэргийж Картер хуучин дурсамжиндаа очдог. Тэрхүү дурсамжинд Картер зааварлагч хоёр охинтойгоо хамт ойцлонгосоос сухтаж байх үед ойцлонгосын Ким даргад баригдах бөгөөд тэд Ким даргаас явуулахыг хүсдэг бөгөөд Картер Ким даргад хэрвээ эхнэр охин хоёрын минь улсаас явуулбал би Жон докторын охиныг авчиръя гэж хэлсэн байдаг. Тэгэхдээ урахгүй тул баталгаа болгож ой сонирмж остуулсан байдаг бөгөөд Ким дарга нь түүний охинд халдварын тариа тарьсан байдаг. Картерыг иргэн одоо үедээ ирэх үед хойдынхан тэднэлүүд дайрч Картер хоёр хүүхдийг аван зугтаж вагонд суудагч Ким дарга нь сэтгэл хэрэгтэй араас нь хөөгөөд ирдэг. Охтыг нуучгаад Картер тэдэнтэй үзэлцдэг. Жон доктор зааварлагч хоёр тэдний хажуугаар машинтаа тавхиж охтыг хамгаалдаг. Ким дарга нь нисдэг тэрэг галт хэрэгтэй зэрэгцэн ирэх үед Картер өсрөн орчномтэй нүүр туллаа. Ингээд түүний нисдэг тэрэгний нисгчийг устгахшаа зүсрэх үед Ким дарга хоёр нисдэг тэрэг мөргөлдөж эцсийн мөчд Картер ихнэрээ татан галт тэрэгнд дамжиж сун нисдэг тэрэг газар доонох үед тэд аюулгүй туннел рүү ордог. Тэд цааш гарan тэдний охин чухаан орон ирүүлс болсон байдаг бөгөөд яг сайхан аж жаргалтай төгсгөндөө гэж бодтол юм болоод өгснө.